감사합니다. 일단 거야 어떻게 될까 월가 목도좀 망창할 때 문제이고 애니케이션이 연출신 앞에 이렇게 들더니 이렇게 저렇게 하나 앞에 어떻게 갔어요. 축구주였으면 괜찮아요. 적당히 와인 지도도 도전받았기 우리들부터 전적으로 소식을 지킬 여러 프로젝트 함께 따라붙게 그래서 좀 지켜가지고 이때 신부터하고 그때 좋은 것을 말해 인ter 좀 설정해서 받을 게 있지만 асуудал дэндүү их өрөөсгөл болсон. Тэгэхээр сая ерөнхий хэлж байгаа зүйлээр нэг зүйлийг хэлэхэд одоо манай экорол төрийн ажил бол цаана бизнесийн сонирхол, компанийн сонирхол байвал их хурдан явдаг. Цаана зүгээр нийтийн сонирхол байвал их удаан явдаг. Ийм нэг их хоёр даавар стандарттай болчихсон. Бизнесүүд лобби гэх юм бол их олон асуудал маш хурдан шийдэж. Тэгэхгүй зүгээр нийтийн яг одоо төрийн албан захиргааны зүгээс хийж байгаа нийтийн зорилттой ажлыг хойрцдог. Энэ дээр нэг тодорхой зүйлийг хийж чаддаг тэр нэг үзэл. Гэр хорооллын төлөвлөлт, ялангуяа гэр хорооллын инженерийн сумаар холбох төлөвлөлт бол маш муу явагдаж байгаа. Хийгдэхгүй байгаа. Азийн хөгжлийн банк зэрэг ганцхан газрууд одоо төсөлийг хэрэгжүүлэх замаар хийлгэсэн болохоос биш. Энэ дээр бол ерөөсөө хөдөлж өгөхгүй байна. Гэтэл нийтийн орон сууц байна. Жишээ нь одоо 7 дугаар ороод 14 дугаар ороод гэдэг ингээд асар их том хөрөнгө оруулалттай бизнесийн төлөвлөлт болгож дараа эколоор асуудалтай дараа төлөвлөлт гараад дараа зураг гараад дараа маркет гараад ирж байгаа. Тэгэхээр ийм хоёрдугаар байдлаар асуудал хандж байгаа байдлыг бид ихэд би өөр зөв шүүмжлэх гэж байна. Ер нь бол хот төлөвлөлтийн асуудал дээр бол яг үүндээ би нэг зүйлийг шүүмжилж байгаа. Энэ бол социализмын хот төлөвлөлтийн арга хэлбэрийг ерөөсөө харихгүй. Социализмын хот төлөвлөлтийн нэг онцлог нь бол орон сууцчин гэдэг нийтийн орон сууц гэдэг. Социализмын ойлгомжтой яг үгээр амны орон сууцыг зөвшөөрөгч байсан, амны орон сууц руу инженерийн сум татдагч байсан. Яг үгээр нийтийн зохион байгуулалтын хооронд энэ төлөвлөлт нь бол яхахгүй нийтийн орон сууц. Амны орон сууц руу инженерийн сум татсан бол хувийн өмчийг өгшүүлсэн юм даа. Энэ байдал үүсэ.